Тэгээс 3 сартай хүүхдийн өдрийн дэглэм. Хүүхдийн унтах дэглэм нь урьдчилан таамаглах боломжгүй. Гэхдээ зарим онцлог шинж чанарууд бий. Ерөнхийдөө бүх хүүхдүүдийн хувьд нэг зүйл бий. Тэд өдөрт дунджаар 18-20-22 цаг унтдаг. Анхны хэдэн 7 хоногт ийм байна. Унтах, сэрэх норм нь жишг. Танд анхаарах ёстой гол норм нь хүүхдийн унтах чанар, түүний биеийн байдал юм. Зарим хүүхдэд их унтах шаардлагатай, заримд нь бага унтах шаардлагатай. Энэ нь амьдралын анхны саруудад илрэх болно. Бидний ойлгож буй дэглэм нь хүүхдэд боломжгүй, физиологийн хувьд тохиромжгүй юм. Амьдралын анхны 3 сар нь өдөрт 5 ба түүнээс дээш удаа унтдаг. Тэдгээр нь хугацаагаараа өөр байдаг. Энэ насанд хүүхдийн унтах норм нь бараг 2-7 хоног тутамд өөрчлөгдөж, унтах хугацаа багасж, сэрэх хугацаа нэмэгддэг. Энэ нь чухал. Хүүхдийн унтах асуудалд хүргэдэг нийтлэг алдаа нь ээж нь нэг дэглэмд гацсан явдал юм. Хүүхэд одоо бага унтах, илүү их сэрэх шаардлагатай. Ээж нь хүүхдийг хуучин шиг нунтуулж, нойрыг нь уртсахыг хичээж байна. Анхны сарын турш хүүхэд 30-50 минутын турш тасралтгүй сэрүүн байдаг. Өдөрт 5-6 удаа 20 минутын турш 3 цаг хүртэл унтдаг. Унтах хугацаа 3 цаг байх ёстой. 1 сарын дараа 2 цаг 5 цаг хүртэл багасгах хэрэгтэй. Дараа нь 2 сарын дараа 2 цаг болгох хэрэгтэй. Хүүхэд 3 цагийн турш унтсан бол хооллохын тулд заавал сэрэх хэрэгтэй гэдгийг мэдэх нь чухал. Хэрэв өдөр унтах хугацаа 20 минутын дотор байвал хүүхдийн идэвхтэй байх хугацаа богиносож, удаан унтсны дараа илүү сэрүүн байх болно. Шөнө хүүхдийн унтах хугацаа 8-10 цаг байх бөгөөд хооллохын тулд сэрэх болно. Хүүхдүүд хооллохын тулд янз бүрийн хугацаанд сэрдэг. Зарим нь 5 цаг унтдаг бол зарим нь 2-3 цаг тутамд сэрдэг. Анхны саруудад шөнө унтах цаг ихэвчлэн 21, 30-22 тэгтгээс хойш байдаг. Мөн шөнө орой унтах цаг нь орой сэрэхээс хамаарна. 2 дахь сард унтах хугацааны завсарлага 1 цаг, 1 цаг 20 минутын хооронд өдөрт 4-6 удаа унтна. Өдөрт унтах хугацаа 20 минутын дотор 2 цаг 5 цаг байна. 3 дахь сард сэрүүн байх хугацаа аль хэдийн нэмэгдэж 1 цаг 20 минутнаас 1 цаг 35 минутын хооронд байна. Өдөрт 4-6 удаа унтаж байна. Өдрийн нойр 20 минутнаас 2 цаг 5 цагийн хооронд үргэлжилдэг. Хүүхэд унтахыг хүсэж байгааг ойлгохын тулд ядаргааны шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй. Тэр нүдэндээ гараа нааж, нэг цэг рүү харж, хуруугаас орж байна. Тэгэхээр түүнд унтах цаг болсон. Унтах. Гэхдээ зарим хүүхдүүд эдгээр шинж тэмдгийг илүү идэвхтэйгээр харуулдаггүй. Ийм тохиолдолд унтахын өмнө сэрүүн байх хугацааг оновчтойгоор сонгох хэрэгтэй. Малыш амархан унтаж, сайн унтдаг. Хэрвээ та хүүхдээ унтуулахад илүү хэцүү болж байгааг мэдэрч байвал энэ нь таны хувьд улаан туг,